2026 оны 3 сарын 8-ны өдөр Гандагшлын хийдийн дэд хамлам гавж Исган төмөр алтан гэрэл судрын талаар монгол хэлээр айлтгах гэж байна. За тэгээд энэ бүх бэлтгэл ажлууд маань хангагдаад нийт зэвсэгтэн олон та бүхнийг энэхүү номын үйл ажиллагаанд морилон эрхийг айлтгах байна. За ер нь бол манай монголчуудын хувьд алтан гэрэл судар гэдэг маань маш эртнээс шүтэж ирсэн шүтэн судруудын нэг нь байдаг. За тэгээд 1300-аад оны ихэнх үе буюу 14-р зууны ихээр манай Монголын эрдэмтэн лам нар болох Шарвсинг, Чожио оцор бандта тэргүүтээ эрдэмтэн лам нар алтан гэрэл судрыг монгол хэлэнд анх орчуулан шүтэн судар болгон уншиж судлаж ингэж залж ирсэн байж байдаг. 1500-аад оны ихэнх үеэс Төмдийн Алтан хаан модон бараар хэвлснээр монголчуудын дунд энэ шүтэн судар бол бүр илүү их өргөн дэлгэр түгэн айл өрх болгоны хоймортон залаатай. За тэгээд энэ ном судрыг залсны ач уянаар монголчуудын эдээ эдлэл арвин холын буян заяаг дуудах, ойрын гайд хөдгөрийг амирлуулахын тухайд энэ ном судруудаа ингэж залж ингэж шүтэж ирсэн ийм уламжлалтай. Ер нь аливаа бурхан багшийн айлсан ном сургаал байдаг юм уу? Энийг нь бусдаар уншуулах, өөрөө унших, за бусдад уншиж өгөх, бусдад сонсгох, мөн бичих, бард гаргах гээд ийм мэтийн олон үйлүүд байж байдаг. 3 сарын 8-ны өдөр манай Гандагшлын хийдийн дэд хам маань энэ алтан гэрэл судрыг монголоор уншаад, тайлбарлаад, хишиг буйны даллахыг нь аваад энэ бүх зүйлүүдийг ингээ бүрэн гүйцэд болох өдөр нь 3 сарын 8-ны өдөр тохиож байгаамаа. Тэгэхээр зүсэгтэн олон та бүхний 3 сарын 8-ны өдөр Гандагшлын хийдийн Батцагаан дуганд өөрсдийнхөө орон гэртээ байж байгаа алтан гэрэл судраа залж ирээд мөн хишиг даллагынхаа уутыг барьж ирээд алтан гэрлийн даллага за тэгээд тэр өөрсдийнхөө буян заяаг ч гэсэн мөн ингэж нийт олноороо ингэж дуудаарай гэж та бүхнийг айлтхан урьж байна.